Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хан улс сургуулийн багш Батцэг байна. За 4-р ангийн хүн байгаль хичээлийн соронзны гайхамшиг. За энэ хичээл маань 5 суралцсан зорилттой. За агуулгын залгамж холбоод босоод түвшиндээ харагдаж байна. За энэ соронзны гайхамшиг хичээлээр хүүхдүүд маань дараах чадваруудыг эзэмшнэ. За үүнд нэгдүгээр асуудал таамаглаж төвшүүлэх. Асуулт асуухдаа соронзон бүлгийн хүрээнд эзэмших зарим үг хэллэг, нэр томьёог ашиглах. Өөрийн туршлагадаа үндэслэн таамаглал төвшүүлж сурна. За мөн сорил, туршил, шинжилэн судлах ажлыг төлөвлөнө. За 3-дугаарт нь баримт нотлохоо гаргах, илэрхийлэх. Өөрөөр хэлбэл туршилтыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллагааныхаа дүрмийг баримтлах чадвартай болно. Баримт нотлохоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах. За өөрийнхөө хийсэн туршилтын үр дүнг тайлбарлаж сурна. Суралцсан үр дүн ба шалгуур нь харагдаж байна. За соронзны гайхамшиг хичээл маань нийт 8 цагийн ээлжид хичээлийг төлөвлөсөн байгаа. За арга барил олгох 4 цагийн хичээл, дадлагдсан чадваржих 3 цагийн хичээл, үнэлгээд 1 цагийн хичээл. Эдгээр зүйлсийн аль нь соронзод батагдах бол? Харин тий. Тушиж үзтээ. Хөөхин яагаад татагдав? Чи юу гэж бодож байна? За ингээ хичээлээд сэтэлжүүлнэ. За мөн энэ хичээлээрээ би хичээл тус бүр дээрээ ажлын хуудас гаргасан байгаа. За мөн үнэлгээд хичээлийн маань блупринт харагдаж байна. За үнэлгээний схем нь харагдаж байна. За 2 вариантаар үнэлгээний даалгавруудыг боловсруулсан. За соронзны гайхамшиг хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэхдээ дараах цахимуудыг бол ашигласан байгаа. За үүнд e-content, mosaic, за e-reduce-ийн Google Gemini, за Geniali, Plectris, Canva, Quizy, Word-ыг ашиглаж хэрэглэгдэхүүн хийсэн. За энэ миний цахим хэрэглэгдэхүүнүүд харагдаж байна. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.